Миний анхны unboxing бичлэгтэй тавтай байна. Өнөөдөр би Cloud9-ийн 25 оны Advent календарыг unbox хийх чинь. За тэгээд энэ жил би Advent календар өөртөө авъя гэж бодоод 2 Advent календар авсан. Нэг нь Cloud9-ийнх. Тэгээд нөгөөдг нь болохоор дараа ирэхээр дахиад unboxing бичлэгийг оруулъя гэж бодож байгаа. За тэгээд бичлэгтэй хамт байгаарай. Би бүр ганцаараа байх гэж зовж иж хараад ийм гоё. Би амар хөрх газартай байд. Окей. 10 шишгийг нүүс пак. Миний хамрын батга ер нь нэлээ их заяа. Би тэгээд хамрын батганда нэг их юм хэрэгэлдэггүй. Тэгээд энэ маскыг туршиж үзээд ревью стори оруулъя гэж бодлоо. Хоёр нэмэр. Энэ болохоор Beauty Obsession брендийн eye patch байна. Мэдээж найрлаганд нь алдартай хүү орхотоо. Тэгээд ретиналтай. Тэгэхээр ер нь бол хүртлээний эсрэг бүтээгдэхүүн юм байна. Let's open it. Okay. Wow. Ер нь солонгос бүтээгдэхүүнүүдийн пакэж нь амар хөөрхөн, цэвэрхэн байдаг. Баярлалаа. I'm so happy about this. Thanks. This one is worth it. Okay. 3. Niacinamide Pore Smoothing Toner гинэ. Jumiso брендийн. Миний арсны нөхцөл маань бага зэрэг нэмэгдээд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ тонер бас надад амар хэрэгтэй байсан зүйлсүүдийн нэг байгаад байгаа байхгүй юу? Гайхалтай. XSY брендийн Mini Glow Trio гинэ. За. XSY Glow Serum-ыг хэрэглэдэг би. Би урчлаа. Окей. За энэ бол хөрх юм байна заяа. Би миний юмнуудад амар дуртай. Энд тэнд аялалд явхад ч юм уу эсвэл найзын доонд ч юм уу тийм амар хэрэг болдог. Dark Spot Correcting Glow Toner. Маш хөөрхөн жижиг энэ хараа. Жижиг. Энэ жижиг юмнууд байна. Тэгээ Glow Serum энд үдэхгүй. Энэ хөөрхөн жижиг юмнууд. Glow Serum тэгээд Dark Spot Correcting Glow Cream гинэ. Амар хөөрхөн жижиг мини сет байна. За тэгээд дотор нь стикер нүүд. Тэгээд нэг Корее залуу байна. Би ингэ би мэдгүй. Энэ л хөөрхөн байлаа. Тав гэлэхгүй тий. Доктор Алтиагийн зөв юуруу дуудаж магадгүй 345 Relief Cream Mist гинэ. Энийг тосыг нь би авч үзээд хэрэглэе гэж боддtiin үгэнд. Бас сайн ааж. Эцэст нь би чадлаа. За энэ юм сүм бүтцтэй мис би анх удаа гарч үзэж байна. Савлганы амир хүрх юм байна.
бага ширхэхээр цацагддаг юм байна. Тайвшруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй бүх төрлийн арьсан тохиромжтой гоё мист байна. Сайз хэвд гэх юм бол 60 мл-тэй. Тэр би бол амар хурдан хэрэглээ дуусгах. Би чинь мистний мангас гэдэг юм чи. Окей, хоёр дахь тонер. Дахин тонер гарч ирнэ гэж бодсонгүй ч гэсэн дээ. Үлдээч задлаад үзье. Үлдээч. Вау. Өнгө нь бол үнэхээр хүрх юм байна заяа. Өнгөнд нь 10 оноо гэхгүй юу. Бас амар гоё нэртэй юм байна. Лавандагийн үнэртэй өдөр тутмын daily чийгшүүлэх үйлчилгээтэй тонер байна. Өвлийн улиралд тонерийг ер нь маш их хэрэглээд арьсандаа суурьж игүүл амар зүгээр санагддаг. Хоёр дахь нь боллоо. Yes. Надаа үнэхээр ампал дутагдж байлаа. Матчатай ампал гэхээр амар сонирхолтой цацгаж байна. Гэхдээ матча ч өөр амар антиоксидант дагуулсан учраас арьсанд хэрэглэхэд бас амар айтайхан орц найрлах гэж бодож байна. Энэ хараа яг матча латте шиг юм байна. Сэргээр ингээд өнгө нь ойлолцдог, тунцдаг. Тэр бүр яг матчны агуулмжтай юм байна. Хэрэглээс өмнө сэгсэрж хэрэглэв. Апл гэхэд нэлээд шингэн бүтцтэй санагдлаа. 50 мл-ийн савлгаатай. Pito буй матча ампл. Брэнд нь болохоор House of Hue гэнэ. 9 амирын дотроо 2 бүтээгдэхүүнтэй юм байна. Өнгө нь хэрэг тарахгүй л очиж солиулах боломжтой юм билээ. Cloud9 гэж. Харуу. Энэ болохоор Bickley Merisoside Made Casoside. Okay. Calming Ample Mask байна. Medihel брендийн 1 2 3 4 5 6 7 маск биш заяа. Энэ пад байна. 8 төрлийн Medihel-ийн паднууд байна. Би бол энэ адвент календарыг аваад жил баг гоо сайхны бүтээгдэхүүн авахгүй гэд найзалуудаа амлчихсан байгаа. One thing-ийн My гэдэг gift set байна. Дотроо юу байж? Okay, let's unbox. Look at that. Энэ болохоор амар хүүхэн 40 мл-тэй мистний сав байна заяа. One thing чинь өөрөө юм экстрактуудыг борлуулдаг томоор. Тэгээ надад бас синтели асаадаг байдаг байхгүй юу. Тэгэхээр би энийгээ хэрэглэчихэд дуусангууд нь дахиад энэ цавлуугаа юулээд ер нь хэрэглэх боломжтой. Бас гадуур зугаалгаар аялалд авч явахад амар зүгээр санагдлаа. Энэ штэ. Энийхэн гэрэн юм байна миснийхэн. Йоо, супер кьют. Би одоо энийг ингээд острыг нь дахиад зүгтий. One thing биш гэсэн. Тэнийга ингээд би зөвхөндөө хийгээд аваад явчих юм байна. Энэ бүр амар хөөрх юм байна юу. Би мини юмнуудад амар дуртай. Би нүуний зөвхөндөө амар олон юм авч явдаг болохоор
жижигэн савлгаатай байх тусам ингээ цөмхөнгөн бас олон юм багтах боломжтой болдог учраас ийм жижигэн бяцхан юмнууд, мини сэтүүд авах амар дуртай. За энэ бол надад үнэхээр таалагдлаа. Аль гэж хэлмээр байна. Амар хөөрхөн. Тэгээ надад угаасаа one thing-ийн экстрактууд байдаг учраас савн дотор нь хийгээд хэрэг байхгүй болох юм бол энэ дуусны дараа мессеж гэсэндээ хийчихэд ашиглаад явж явах боломжтой юм байна. Амар хөөрхөн. Таамаа 13. Би 13-ын тоонд амар дуртай. Миний азийн тоог гэж боддог. Окей. Комбуча. Би ер нь бол арчилгаанда зориулаад дандаа пробиотик авч удаг. Тийм болохоор энэ комбуча бас пробиотиктэй юм байна. 50 г дотроо хэдэн ширхэг юм бэ? За нэг 10-аас 20 ширхэг л байх гэж би бодож байна. Комбуча уцгааж байгаарай. Харьцаа гэсэндээ комбучагаа уугаарай. 14 номерт Alba branding repairing hair perfume serum гинэ. For damaged dry hair гэж энэ бүр яг миний үсэн гэхгүй. Окей. Ер нь Cloud9-ийн Advent calendar дотор байгаа юмнууд амар хөөрх юм байна. Маш хөөрхөн савлгаатай. Би солонгос бүтээгдэхүүнүүдийн савлгаанд амар дуртай гэж хэлсэндээ. Би бараг ASMR хийж байгаа юм шиг. Амар чимгүй юм би. Миний үс прям дургаа. Би дээрээс нь шинэлэгдсэн байгаа. Өнөр нь алтайчгүй. Баг зэргийн хурц. Хэрэгтэй бэлэг байлаа. Хамгийн сүүлийн хайрцаг. Энэ болов сайхны хийхгүй. Ташаа ойлголтуудыг залруулж гоо сайхны хөвшлийн нарийн ширээнийг олж мэдээ. Доктор Мишель Вон гэдэг би номыг харсан. Мөн сутраас хэвлэгдэж гарсан юм байна. Би бол ном гарч ирнэ гэж бодоогүй. Гэхдээ надад бол энэ ном kinda хэрэгтэй, kinda хэрэггүй юм шиг санагдлаа. Одоо л би Advent calendar яагаад юм амар хүнд хийснийг ойлгож байгаа хгүй. Ном байсан байна. Ер нь бол бүх төрлийн арсны онцлогт бүх төрлийн арсанд хэрэглэж болохоор бүтээгдэхүүнүүдийг энэ Advent calendar дотроо багтаасан байгаа юм шиг санагдлаа. 10-аас хэд вэ гэж хэлэх юм бол би 10-аас 8.5 оноо өгөр байна. Тэгэхээр 10-аас 8.5 оноо гэлээ. Би бүр яг нэг юм мартчихжээ шин. Advent calendar дотор байсан бүтээгдэхүүнүүдээс гадна өөр сэмплүүд явуулчихсан байсан. Тэгээд баярлалаа гэж хэлмээр. Unboxing бичлэг маань дуусж байна. За анхны маань unboxing бичлэг байсан учраас ямар хүн болсон мэдгүй нь ирээдэлж явах үедээ засад аль болох хөөрхөн болох хичээ. За тэгээд би дахиад нэг Advent calendar захичихсан байгаа. Тэгээд тэрийг ирэхээр unboxing бичлэгээ өргөжлүүлээд 2 дахь бичлэгээ оруулна. Тэгээд тэр болтол надтай хамт байгаарай. За тэгээ миний unboxing бичлэгтэй хамт байсан баярлалаа.